Сайн байцгаана уу хүмүүс. Өнөөдрийн математик хичээл эхлэхээр бэлэн боллоо. За өнөөдрийн математик хичээлийг өмнөх 2011-аас 2019 оны шалгуулагчдын үр дүн дээр анализ хийсний үр дүнд тоо тоол агуулгаас эдгээр дэд агуулгуудын харьцаа ба пропорц өрцөд гэсэн энэ дэд агуулга дээр үзүүлсэн үзүүлэлт харьцангуй сул байгааг та бүхэн харж байгаа бах. Тэгэхээр өнөөдрийн хичээл дээр энэ дэд агуулгууд дээр тогтож бүгдээрээ ярилцсанаа. За тухайлбал 2018 оны А хувилбарын 1-р хэсгийн 37 дугаар даалгавар дээр энэ 3 оноотой ийм өгүүлбэр тодлого байна. Энэ процентын бодлогын хувьд нийт шалгуулагчдын маань зөв хариултыг 8.6% зөв хариулт D-г сонгосон байгаа. За тэгэхээр энэ бодлогон дээр бүгдээрээ өнөөдөр тогтож ярилцсан. Тэгэхийн тулд бүгдээрээ өнөөдөр ямар ч тач нийт оролцогчдын маань нийтлэг гаргадаг алдаа болон зарим буруу зүрх ойлголтуудыг хамтран ярилцах болно. За хувь процентын талаар бүгдээрээ товчхон сануулъя. За тухайлбал энд эсэлтийн ерхий шалгалтанд ирдэг 4 агуулгын хүрээнд нийт 40 даалгавар гэсэн юм үрдүү харагдаж байна. За энэ 40 даалгаврын хувьд тухайл геометри ба тригонометри гэсэн 3 дугаар агуулгыг харъя. Бүгдээрээ тэнд 12 асуулттай байна. Энэ нийт асуултуудынхаа олон уу цөөн үү гэснийг харахын тулд диаграмыг бүгдээрээ ажиглая. За тэр 12 даалгавар маань үндсэндээ 30% эзэлж, цөөнгөөийг эзэлж байгаа нь диаграмаас харагдаж байна. За сэргээн санах дасгалыг бүгдээрээ хувь ба процентын талаар сэргээн санах дасгалыг авч үзье. За 1 литр бензиний үн 1800 төгрөг байснаа 10% хямдраад хэсэг хугацааны дараа 3 сарын дараа эргээд 10% өссөн бол 1 литр бензиний үн хэд болох вэ гэсэн энэ дасгалыг бүгдээрээ хамтдаа ажиллаж үзье. Магадгүй бүгдээрээ 10%-аас 12 болсон чинь 1800 гарна гэсэн ийм таамаглал хамгийн түрүүнд төрж магадгүй. Бод тэрэг дээрээ бүгдээрээ 1800-аа хамтдаа тооцоолж үзье, 1800-аа 10%-ыг тооцоолж үзье. За 10% бол 100-ны 10 гэсэн энэ бутрагаар илэрхийлэгдэнэ. За энэ дээр хувийг ахаа сануулъя. Хувь гэсэн хэмжигт хүн бол тухайн өгөгдлийг 100 тэнцүү байгаад за өгөгдсөн хэмжээгээр нь авна гэсэн энэ арцнаа бутрагаар илэрхийлэгддэг. За 1800-ийнхаа 10%-ыг олоход 1800 100 тоогаад 10 үржүүлнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл 1800 0.1-ээр үржүүлэхэд 180. За 1800 төгрөг маань 180 төгрөгөөр хямдраад 1620 төгрөг болжээ. За 10% өссөн өсөлтийг харъя. 1620-ийнхаа 10%-ыг бүгдээр хамтдаа олцгоё. 162 төгрөг гарч ирж байна. За 162-оор өсгөд үрдүү 1782. Тэгэхээр энэ юу үзүүлж байна вэ гэхээр 1800 төгрөг байсан бензин маань 10% буургаад 12 өсгөд 1800 гарсангүй гэдэг маань хувь бол хэмжих дэвжиж байх юм. Өөрөөр хэлбэл 10 төгрөгөөр хямдраад 10 төгрөгөөр өссөн бол 1800 гарах байсан. Гэтэл төгрөг биш, килограмм биш, литр биш энэ тогтсон хэмжих нэгжиж байх юм. За тэгэхээр бид анхаарах зүйл нэгдүгээрт А1 гээд хувь бол хэмжих нэгжиж байх нэ. Энэ зүйлийг нэгдүгээрт анхаарч байгаа. Хоёрдугаар энд адилхан 10% яригдж байна. Тэгсэн мөртлөө өөр үр дүнгууд гарсан байна. Нэгдүгээрхийн 10% 180, дараагийн 10% 162. Тэгэхээр энэ 10% л өгөгдсөн өгөгдөл дээр л хүчинтэй. За тэгэхээр бид хоёрдугаар анхаарах зүйл бол хувь бол зөвхөн өгөгдсөн өгөгдөл дээр хүчинтэй. Энэ хоёр зүйлийг нэгдүгээрт анхаарч авах нэ. За дараагийн. За бидний өмнө түрүүний танилцуулсан даалгавар байна. За энэ бодлогыг бүгдээрээ бодоход нэг оролдоод үзээрэй хүүхдүүдээ. За тэр хооронд та бүдгийг оролдож байгаа хооронд энд хувийг ахаад сануулъя. 1% бол ерөөсөө тухайн өгдлийг 100 тэнцүү басны 1 байх. За энэ 100-ны 1 гэдэг бутархай бол энэ бутархайн зураас бол хуваах үйлдэл. 1-ийг 100 хуваар 0.100-ны 1 гэсэн үр дүн гарна. За энэ дахиад сануулсан байна. А тооны 1%-ийг олохдоо тэр А тоог 0.1-ээр үржүүлдэг. За жишээ болгоо ахаад А тооны 27%-ийг олсон байна. А тоог 127-оор үржүүлдэг. За хүүхдүүд маань энэ бодлогыг бодсон энэ хариултуудаас өөрийн гэсэн сонголтуудаа хийцэн байгаа байх гэж бодож байна. Тэгэхээр бүгдээрээ хамтдаа энэ бодлогыг бодсон хариунууд дээрээс харъя. Зөв хариу бол бид түрүүн D-гээ танилцуулсан байгаа. За энэ хариу яаж гарахыг бүгдээрээ хамтдаа бодож үзье. За 100 кг мөг авч үзье. 100 кг. За мөг. За 100 кг мөгөө
бүгдээрээ ус ба хүүрээ хэсэг, хүүрээ гэдгээд хоёр ялгцсан сэтгэе. За энэ хүүрээ хэсгийг ялгадгийн гол учир одоохон тодорхой болно. За ус буюу үлдсэн хэсэг бол 99%. 99% нь ус байгаа. За тэгэхээр бид 100 кг мөгийг 100 тэнцэн хуваагаад 99% нь ус юм бол үлдсэн энэ нэг хэсэг бол 1% жиг эзэлнэ. Хэдэн килограмм байх вэ? За 100 кг мөгийг 100% гэж үзэх юм бол 1% нь мэдээж 1 кг. За энэ бол пропорцоор илэрхийлэгдэж байна. За дэлгэрэнгүй бичвэл 100 кг мөг маань 100% юм бол 1% нь хэдвэ гэдэг энэ x буюу асуулт тавьж байгаа түүнийг пропорцоор бид нар бодоод олж чадна. За бүгдээ хатах процесс явагдъя. Мөг хатаасан. За мөг маань харчаад хатлаа. Хатахад юу өөрчлөгдөх вэ? Ус багсан. Энд бол хуурай мөг өөр бидний ялгаж авсан энэ хуурай хэсэг бол өөрчлөгдөхгүй. Энэ бол огтоо абсолютны усгүй хуурай мөг шүү дээ. Тэгэхээр энэ маань өөрчлөгдөхгүй маа гэдэг чинь энэ мөг хэдэн килограмм байсныг саны 1 кг байсан бол энэ хуурай хэсэг бол 1 кг хэвээрээ л байгаа. За энэ бодлооны гол түлхүүр санаа бол энд оршиж байна. Ерөөсөө энэ хатаах процесс үйл явагдсны дараа үйл өөрчлөгдөхгүй энэ ирээд энэ нэгжиг гол нь барьж авч байгаа бодлогуудыг боддог. Энэ санаа бол дараагийн химийн бодлогын холцын бодлогууд дараагийн жишээнүүдээр бас ажиглагдана. Тэр анхааралтай хүмүүстээ. За бид ус маань хэдэн хувь энэ мөгийн хувьд энэ мөгийн усны хэмжээ хэд гэдгийг бодлогын нөхцөл дээрээс саны 98% нь ус болсон гэж байна. Тэгэхээр энэ хуурай мөгийн эзлэх хувь бол 1 кг чинь 2%-ийг жинг эзлэх нь байна. За одоо ингээд нийт мөгнөө 100% гэж үзэж байгаад бодох юм бол энэ хэдвэ гэсэн энэ пропорцийг дээр бодож үзье. За энэ пропорц хэлбэрхэн шийдэгдэн x 100-аар 1 кг үржүүлээ 2 туалаа 50 кг. За бодлого маань үнэхээр сонирхолтой санагдаж боддог. Яагаад гэвэл усны хэмжээ ердөө 1%-аар багассан мөртлөө одоо жин 2 дахин багассан гэсэн ийм бодолд гарч ирж байна. Тэгэхээр энэ 99% бол зөвхөн энэ нойтон мөгний хувь. Энэ 98% бол өөр өгөгдөл их байна шүү дээ. Энэ 2% бол нэг өгөгдөл дээр яригдаагүй. Нэг өгөгдөл дээр ярьсан бол өөрчлөлт бол бага байх нь ойлгомжтой. Бид анхны төсөөлөл маань нэг өгөгдөл дээр авч үзчихсэн учраас бодлогууд ийм зөрүүтэй гарч иж байсан байж магадгүй. За хүүхдүүдийн ихэвчлэн төрөний гаргасан тэр C хариуг сонирхож үзье. C дээр хамгийн олон буюу 34.5% хүүхэд хариулсан байгаа. B хариултан дээр 26.5 гэсэн хариулсан байгаа. За бүгдээрээ B хариултын анализыг хийж үзье. За алдаа нэг. 99% нь ус. За 100 кг мөгний 99% нь ус учраас үнэхээр 99 кг нь ус байгаа. За 98% нь ус болж өөрчлөгдсөн гэдгээс 99 кг-аас 1 кг хасагдана 98 кг ус болсон. Тэгээ мөгний хэмжээ 1 кг-аар хорогдоод 99 кг болжээ гэж ингэж сэтгэсэн хүүхдүүд B хариултыг сонгосон байна. За энд ямар алдаа харагдаж байна үг гэхээр бидний түрүүний нэгдүгээр сануулсан зүйл байж байна. Хувь бол хэмжих нэгж биш. За энд 99%-ийг килограмтай адилхан сэтгцсэн байна. Килограмтай адилхан сэтгээд нэгээр зөвхөн нэгээр хорогдно гэдгийг сэтгцэн хүүхдүүд ийм алдаа гаргасан. За дараагийн алдаан дээр C хариултыг сонгосон хүүхдүүдийн анализыг хийж үзье. За энд бол 100 кг мөгөнд 99% байх юм бол хэдэн килограмм мөгөнд 98% байх вэ гэсэн ийм пропорц харагдаж байна. За үнэн чанартай бол 100 кг мөг 99% чиглэлтэй 100 кг мөгөөс бид нар атгаж аваад за 5 кг-ыг ч юм 10 кг-ыг атгаад авахд тэнд байх усны эзлэгч юм бол хэвээрэл өөрчлөгдөхгүй. 99% чиглэлтэй хэвээрэл. Тэгэхээр энэ пропорц нэлээд гинэн пропорц болж байна. Харин энэ пропорц ямар бодлогод тохирч байна вэ гэхээр 99% 100 кг байдаг. Одоо ямар нэг объектыг 98% нь хичнээн килограмм болох вэ гэдэг юм уу? Тийм пропорц тохирсон. Ийм пропорц харагдаж байна. Хоёрдугаар жишээ даалгавар авч үзье. Энэ бол 2011 оны А хөлбөрийн 1-р хэсгийн 14-р даалгавар харагдаж байна. 1% бодлого харагдаж байна. За пропорц ашиглаж бодно.
За энд концентрац гэж яригдсан. 20% концентрацтай 18 г уусмал дээр концентрацийг нь 4-оор нэмэгдүүлэхэд тулд 26% концентрацтай хичнээн грамм уусмал нэмэх шаардлагатай вэ гэсэн. За энэ бодлогыг бүгдээрээ өмнөх энэ бодсон техникээр энэ санаан дээр туршлагаараа бүгдээрээ бодох гэж оролдоно. За тэгэхээр тэр концентрац гэж яригдж байгаа зүйлийн цаана ямар нэг хими элемент байгаа. Давс байж болно, йод байж болно, магний. За ингээд ямар нэг тийм концентрац. За тийм бүгдээ дотроо зүгээр давс гэж төсөөлчих болно. Уусмал тэр давсыг устай холцсон тийм уусмал байна гэж сэтгэж болно. За тэгэхээр яг өмнөх бодохтой адилхан анхаарна. Энэ хэсгийг давс гэж анхаарна тэр бодлогон дээрээ үлдсэн ус. За тухайн давс дээр ус нэмсэн ч усыг багассан ч тэр давсны хэмжээ өөрчлөгдөхгүй гэсэн энэ вариант энэ санаагаа түшгэлж байгаа бүгдээ бодох гээд оролдъё. За тэгэхээр энд диаграм хийгдсэн байна. 18 г уусмал дээр тэр цэхэр хэсгээр тодруулсан энэ хэсэг бол концентрац, одоо сая ярьсаар давс концентрац. За нэг ийм тодорхой хэмжээний уусмал хэмжээг нь энийг хэдэн грамм байх вэ гэдэг. Энэний концентрац бол 26% концентрацтай байгаа. Манай энэ уусмал бол 20% концентрацтай байгаа. За юу гэсэн үг гэхээр энэ концентрацийн эзлэх хувь нь 20. За тэгэхээр бүгдээрээ энийхээ жинг олъё. За 18 г-ийн 100% гэж үзэх юм бол 20% нь хэд вэ? За ингээ 3.6 г. За 3.6 г гэд бид нар хэмжих нэгжээр энэ концентрац олцсон учраас ахаад цаашаа хувь дээр төөрөлдөхгүй болчихж байна. Ингээд өөрөөр үл хувьсах хэмжигдэхүүн буюу бид нар энэ вариант хэмжигдүүгээд түрүүнд энэ мөөхтэй ярилцсан энэ бодлоготой ижлэхэд дүүж байна шүү дээ. За бид нэмэх гэж байгаа уусмлынхаа процентыг саний. Энэ бол 26% уусмал байгаа. За энэний эзлэх жиг сонирхъя. За нийт уусмалын хэмжээ одоохондоо бид мэддэхгүй x грамм байгаа. За 26%-ийг нь олох юм бол за ингээ пропорцоо бодохоор 0.26x грамм. За x-тэй илэрхийлэгдэж таарна. За энэ хоёр уусмалаа нэмье, холъё. Холсны дараагаар уусмлын хэмжээ бол 18 г дээр 18 г дээр x граммыг нэмсэн нийт жин гарч ирнэ. Ингээд 18 дээр нэмэх x граммын уусмал болно. За түүнийг 100% гэж үзэх юм бол даалгавар маань 24% уусмал байх хэрэгтэй. Концентрац бол 24%. За ингээд энэ пропорцоос бүгдээрээ энэ пропорцоос x дэгштгэл гаргаж ирж болж байна. Үндсэндээ одоо энэ хоёрын үржүүр, хоёр дигналдад үржүүрүүд харгалзан тэнцэх ёстой. За ийм нэг үсгчтэй дэгштгэл гарч ирж байна. За энэ дэгшгэлээ бодохоор x тэнцүү 36 г. За тэгэхээр бид нэг шаардлагатай уусмлын хэмжээ бол 36 г гарч ирсэн байна. За энэ бодлогон дээр гол хэлэх гэж байгаа та бүхэн зөвлөх гэж байгаа санаа бол юу гэхээр хувь проценттай бодлогон дээр үл өөрчлөгдөх хэмжигдэхүүн. Бид нар үл өөрчлөгдөх хэмжигдэхүүн концентрацийн тухай ярьлаа. За энэ бодлого бас химийн шалгалтанд бэлдэж байгаа хүүхдүүд ч гэсэн хэрэгтэй санаа ба. Концентрац ба уусмлын бодлого хэрхэн бодох вэ гэдэг дээр ийм санаагаар боддог байх нэ. За энэ дараагийн жишээ бол 2018 оны А үйлрийн 1-р хэсгийн 31-р даалгавар харагдаж байна. За энд тэгшүүцэд параллел пивт хэлбэртэй саванг хэрэглэсний дараа урт өргөн өндөр нь тус бүр 20% багассан бол гадаргын талбай хэдэн % багассан бэ? За үндсэн 3 хэмжигдэхүүн байгаа. Тэгшүүцэд параллел пивтийн хувьд урт өргөн өндөр. За бас л хүүхдүүд маань ерөөсөө л 20% багассан байж магадгүй юм таамаглаж дэвшдэг. За тэгэхээр бүгдээ энэ бодлогын харъя. Үнэхээр тэр А буюу 20. За 20% багассан байж таараа гэсэн хүүхдүүд дийлэх үе гэжсэн байна. Тийм ээ. За зөв харилцааг тодруулсарж байна. 36 буюу 20 үнийг хариулсан хүүхдүүд бол ийм 24.7% жин дарж байна. За бодлтыг сонирхъя. За үндсэн 3 хэмжигдүү харагдаж байна. Өргөн, урт, өндөр. За одоо тэгэхээр энэ параллел пивт буюу хайрцагны гадаргуугийн талбайг олоход үндсэн 6 тас байгаа. 6 тасыг тишүүцэгтийн талбай олдог дүрмээр олцсон. За жишээлбэл нүүрний талбайг олоход бол А гүрчиг нь Б. За хажуугийнхыг Б гүрчиг С. Доотлын талбайг олоход А гүрчиг С.
За ийм талууд хоссоор байгаа. Наадталд нь байна, цаадталд нь байна, хоёр хажуу тал тэнцүү, доотлынхаа дээдлийн тэшинцгүүд тэнцүү учраас хоёроор үржүүлсэн байна. За ингээд даалгавар маань урт өргөн өндөр 20% багассан гэж байгаа. Тэгэхээр хэдэн хүн үлдэх вэ? 80% үлдэнэ. За бид 80% олдог аргыг мэдж байгаа. 80% нь бол энэ байна. За дахиад гадруугийн талбайг олдгийн томьёон дээр орлуулад харах юм бол энэ жижиг параллел вивдийн гадруугийн талбай маань энэ гарч ирж байна. За яагаад 0.8 квадрат хаалтаас гарч ирэх гэхээр үржигдэхүүн тусмар дээр 0.8 квадрат буюу нэмэгдэхүүн тусмар 0.8 квадратс ижил үржигдэхүүнтэй учраас хаалт яагаад гарсан. За хаалт энд үлдсэн үржигдэхүүнийг анзааръя. Манай анхны том параллел вивдийн гадруугийн талбай харагдаж байна. За түүгээрээ солиод бичих юм бол анхны тэшинцэд параллел вивдийн гадруугийн талбай 0.64 дахин багассан байна гэж. Тэгээ энэ 0.64-оор үржигдсэн байна. За энэ маань бол юу гэсэн үг гэхээр энэ гадруугийн талбайн 64%-ийг манай шинэ гадруугийн талбай эзэлж байна гэсэн үг. Тэгэхээр энэ гадруугийн талбайгаас хэдээр багассан байх нь вэ? 36%-аар багассан байх. За дараагийн даалгавар бол жишээ даалгавар энэ доллар ба төгрөгийн ханш, евро ба төгрөгийн ханштай холбоотой юм бодлого байна. За энэ даалгаврыг сурагч та бүхэнд даалгавар үлдээе. Дараагийн хичээл дээр энэ бодлогын бодолтыг танилцуулъя. За анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Дараагийн хичээл хүртэл баяртай.